За бүгд энэ өдрийн мэнд бичлэгээ эхлэхээс өмнө та хэдтэй нэг жаал гойхгүй л тана. Та нар энэ одоо яаж байгаа юм бэ энэ одоо арайчтэй нэрээ. Юм хийгээлэдэг гэж судлаа л та тий. Мерсер хийж байгаа ч гэсэндээ. Гэтэл энэ юу гэж байгаа юм бэ? 27.9% сав дарсан байдаг юм байна. Миний үзэгчдээс. Тэгэхээр сав гэдэг товчийг жоохон дараад өгөлдөө найзуудаа. Тэ ганц товч дарчих ш. Тэгээд таалагдах бол буцагаал дарчих. Баярлаа. За энэ хүүшийн анги маань Citrus багшаа ярилцсан байна гэж хэлж байгаагаар эхэлж байгаамаа. Та анхаарлаа хэр хандуулна түүнээс чинь таны ирээдүй хамаарна шүү. Багшаа хоёул явж шопинг хийцгээе гэж байна. За ингээд 8 дугаар анги эхэлж байгаамаа. За эсэг өөрчлөгдөө Citrus тэдэнд хотоос гадуур хамгаалтаа сайжруулж одоо удахгүй ирэх хүндэт зочтой огтнаа. Өөр нэгэн том улсын төрийн парламентын гишүүд ирж байгаа учраас тантай энэ талаар хэлцэх гэсэн юм аа. Би таныг тэдний одоо бие хамгаалагч болгоно гэж одоо асуух гээд байна. Гэх мэт ингээ юм ярьж байгаа. За манай Бэрил маань яах вэ? Тэгээд байдгаараа л би тийм хүндтэй үргийг гэснэ. За ойлголоо гэж хүлэн зөвшөөрч. Хаас л хурдан байна энэ удаа. Тэгээ одоо хамгийн чухал нь та дээд язгууртнуудтай уулзах байгаа болохоор танд одоо шинэ хувцас авч өгөх болно. Гэт хэлсэн чинь манай шар үст маань өстой айгүй сүртэй хоёр дулгаа бол зүгээртэй. Гэхэд одоо Бэрил энгийн л хувцастай явж болдгоо юм уу л гэж. Citrus ч уурлаад би таныг энэ тал дээр өстой санаа тавьчихна. Зүгээр таастай санаа зовлтгоо гэд яриад дуслаа. Тэгээ Citrus-аар санаа тавиулаа жоохон санаа зовмоор л юм шүү гэж одоо Бэрил өөртөө ярилцсанаа хэсэг өөрчлөгдөж байгаамаа. Манай Бэрил маань гэртээ харахад Мэви дүнд илгээмж ирсэн гэж хэлэхэд онгойлголоо. Тэг хүндэт Бэрил танд талархснаа илэрхийлье гэсэн бичгтээ нөгөө нэг хар пастраас явуулсан юм байна л та. За энэ илгээмжинд яг юу байна гэсэн чинь яг хөө манай хоёр зориулаад нэг хитэ хувцас л өгсөн юм байна л та. Чаас мөнгөө гэдэг юм ааш. Сүмийн пастор болохоор баян гэсэн үг юм уу? Тэ. За ингээд оройн хоол болоод манай хоёр маань тунгуудахгүй болох Бэрилийн даалгаврын талаар ярилцсан. Мэвийг хамт шопинг хийхээр явъя гэд хэлтэл Мэви үгүй би явахгүй. За ингээд маргааш нь болоод Citrus ч гэсэн янзын хувцлаад хамтдаа шопинг хийхээр явцгаалаа. Бэрилч боловсон эр хүн одоо түүнийг магтаад авна шүү бас. Шар үст күрүүний хоёр ч нууцаар дагаал. Янзын брендийн хувцсны дэлгүүр ороодглаа. Худалдагч маань Citrus-ыг сайн таниад байхыг бодоход Citrus маань энэ дэлгүүрийн байнгын хөвшүүлэгч бололтой. Дааж Бэрил маань арай л үнэтэй маа. Энд ч миний ид биш байна. Гэт ер нь л нэг л сонголтоо хийж чадахгүй байгаа л та. Хажууд нь бол Citrus шал өөр байна. Харин Бэрилд ч айгүй сүртэй хувц өмсөлөх гээл хил хичээгээд байна. Хариуд нь манай Бэрил яах вэ? Нэг энгийн даруу залуу юм болохоор аль болох энгийн хувцлах хайгаад байна. Хайж яг энэ хувцыг олж байгаа. За энэ хувцыг ер нь авах уу даа гэж бодоод үнийг нарсан чинь бас жоохон үнэтэй байна. Тэгсэн манай Citrus зүр багшаа би өстө тэнэг даа. Би мөнгөтэй чадна гэдэг юм байна. За тэгээ манай хоёр Бэрилийн арзмаар нь тааруулж янз бүр юмаа бэлтнэ. Тэр хооронд нь хоёул хоолнд орё гэд хоолны газар л явнаа. Тэгсэн нэг ресторанд ороод ирлээ. Тэгсэн энэ ресторан ч бүр хотын номер 1 шүүл гэж байна. Айгуу гоё өөртөө Michelin стартай стейк те нэг тийм байдаг өстө тэр нь гаад ирлээ шүү бүр. Зангад манай хоёр маань Michelin star стейк айгуу амтархан хооллонгоо нэг жигжиг яриад байна. Яг юу яриад байна гэж жоохон ойртоо сонсох гот гэсэн чинь Citrus Бэрилдэлж байна. Нэрэ багшаа энэ зуны шилдэг гаргалтуудын нэг болох дан дадан анимыг 2 дугаар бүлэг бүр яг одоо 7 хоногт нэг ангиар дэлхийд даяар цацгаж байгаа та бас мэдж байгаа байлгүй дээ. Тэгвэл яг энэ Монгол дэлхийн нээлттэд нэгэн зэрэг Univision аниме багцд ороод явж байгаа юм байна лээ штэ. Та бүр яг 2 дугаар бүлээ үргэлжлүүлж үзээд бүр хатмал орчуулгатай дээрээс нь дуу харуулгатай хөлбөргээд аль нь байгаа шүү. Аль нэг сонгоод үзэж болно шүү. За иймэрхүү жигжиг юм яриад гээд хоол дуусчаамаа. Манай хоёр ч яах вэ юм айдчихэд олон хувцас авчлаа, оройж олчлаа. Citrus нэг юм хэлэх гээл байгаа бололтой. Ер нь өнгөрснөө дурсаад л тэр үед юм идэх гээд амжаагүй. Багчтай яг ингэж л хоол идэх гээд байсан юм байна л да. Гэж бодоод ингээд орой өндөрлөөд гэр-гэрийн зүг явцгаалаа. Улан чаавс их л юм хэлэх гээл зогсоодсэн чадсангүй. За ингээд шар үс Citrus дээр ирээд уучлаарай. Би таныг тагнаад тагж явж ялаа. Гэтэ танаас юм асуух гэсэн юм аа. Танд Бэрил багш яг ямар хүн юм бэ? Таны үед яг хин юм бэ? Гэсэн чинь манай Citrus хариуд нь би багшийг л аз жаргалтай байлгамаар байна. Тэгээд л болоо. Гэт юм да. За ингээд дараагийн өдөр ч боллоо.
Тэгээд тэднийг дагах нь одоо Күрүнигийн санаа байж л тээ. Манай хоёр өчигдөр чамайг шууд хаяад явсан уучлаарай гэд манай Күрүний уучлахгүй байгаа шар үстэйс. Гэсэн яг тэр үед Citrus орж иж таарад Күрүний шайгаа шууд цухтагаа авчиж байгаа. Бэлтгэлийн техникийг одоо түр зээлээд ихья. Бэлтгэл хийж байгаа хүмүүст хэлээд өгөөрэй. Би Бэрэл багштай дүгээлэх бодолтой байна гэж байна. Шар үстч бас юм асуумаар байгаа л та. Яг яагаад үлдэх гэж байгааг ингээ асууж байгаа. Тэн Citrus хариуд нь хэрэг би ялвал түн сэтгэлээ хэлчихнэ. Гинөө? Окей. Чөөц зинэнийчс нэрэ алтаг ани юм байна да. Намайг хальт энийг ойжсэн ч манай Бэрэл маань ороод ирлээ. Тэгээ Citrus шууд минь мэдээ түнтэй дуэлдмээр байгаа шулуух хэлчлээ. Удахгүй зочид жирнэ хойлоо чадвараа үзсгээе л гэж. За ингээд 7 жилийн дараах Citrusтэй их дуэл хэлж байгаа юм байна. Citrus ч одоо багштай тэд намайг аянгат Алушаа гэж дууддаг болсон гэж ш. За ингээд бас хурдан болохоор бараг л харсангүй Citrus ч нэлээд serious байгаа л та миний өстө 3 дайралтыг хаасан та анхных нь боллоо л гэж. Бэрэлч юу болоод байгааг ойлгоцохоогүй, сөхөхгүй. Тэгээд Citrus дайраа л тэгээд багшийн арагш нь алхуулсандаа бас өөртөө жоохон багтаад байгаамаа. Яа би өстө чадчихлаа гээл те. Гэсэн Бэрэлч баг багаар түүний хөдөлгөөнийг харж чадчихл байгаа юм л та. Тэгээд угсаал гайхалтай юм штэ. Тэгтээ тэгээд тулааны үр дүн дэж тодорхой шүү дээ тийм ээ. Бэрэл маань угаасаа л баг багаар өсөлдөгчийн хөдөлгөөнийг хараад түүнийхэн сул тал дээр нь угаасаа ашиглаад ингээд ялтанд илдэг дээ. За энэ удаа яг л адилхан хэдий яг Citrus нэгэн хурдан байгаа ч гэсэндээ Бэрэл түүний одоо сул талыг хараад шууд хуцнаас нь барин гутаг газарлуус авчихдээ. Гэт Бэрэл бас нэгэн ялтыг авч байгаа юм аа. Яах вэ тэгээд энэ ч одоо сэлмийн дүүл биш юм уу гэхэд өрсөлдөгчөө дийлжил байвал ямар ч аргаар хамаагүй гэд дийлж болдго юм аа. Энэ бол тулаан л гэж. За ингээ өдрийн цайны цаг болоод Бэрэлгээ гараа авчлаа шууд. Тэгсэн Күрүний маань Citrus төр үрчээд яана та одоо сэтгэлээ хэлж чадсангүй штэ л гэж ш. Тэгсэн Citrus хариуд нь айгүй тайвнаар тэрөө. За зүгээрээ өчтөр би багшд хувцас авч өгөөд хамт хоолнд хүртэл орсон юм чинь энэ л одоо хангалттай гисэн байдаг юм аа тий. За тэгсэн чинь шар ус араас нь дахиад би юм асуучих тэхүү гэд ороод ирлээ. Тэгээ та яалсан бол үнэхээр сэтгэлээ илчлэх байсан мэт гэхэд Citrus хариуд нь би багшиг жаргалтай л байлгаж чадвал за заавал сэтгэлээ илчлэх шаардлагагүй гэж байгаа. Шар усч бас бяцхан таныг ялаасаа гэж хүсэж байлаа л гэж. Эсэг өөрчлөгдөн орой болоод орой олон дээр мивитэй өдөр хийсэн тулаанаа ярьж өгнө. Их хүчтэй байлаа гэхэд юу тэр анаа юу тэр нөгөө юу гэд юм хэлэх гэж ахт нь за одоо болно үнээс цааш яриад ирэхгүй хаа гэд шууд яриаг зөксөөчлээ. За ингээд дараагийн өдөр болж Мэви гэртээ ирэхэд манай Бэрэлстэй янзын хоолор өгтөж байна. Орой бүр сарахтаа Мэвиг яаж уугаал Мэвич гайхаал яах гэж дандаа наатахад юм бэ л гэж. Ингэж ярилцж байгаад Бэрэл түүний цүнхэнд юу байгааг асуухад сургуулаас дөрөв хувцас мөн сурах бичиг өгснийг нь дуртаад хэлж байгаа юм. Гэсэн Бэрэл дүн цүнх авч өгөх ёстойг нь ер нь бол ингээ анзаарч байгаа юм л та. За ингээд хэсэг өөрчлөгдөөд Лисандра одоо нэгэн даалгаврын талаар ярилцсан. Лисандра заавал байх ёстой л гэж байна. Энэ даалгавар Лисандра байхгүй бол болж бүтэхгүй даалгавраа. Тэгээ яг энэ үед Лисандра дээр зочин ирж байгаа. За ингээд хэсэг өөрчлөгдсөн чинь одоо Бэрэл маань Мэвид цүнх авч өгөхөөр шопинг хийж байгаа нь харагдаж байна. Яг авах гээд нүдэнд нь амар гоё таалагдсан цүнх гээд хараад за энэ хэдийн гэсэн чи өөдөөс 950к гэж авч чинь. Үнээс асуулт маа ч бүр шок. Нөгөө худалдагч нь яах вэ сайхан сэтгэлтэй юм байна. Танд энэ жоохон үнэтэй байгаа юм бол хямд ч гэсэн зөндөө байгаа шүү гэдэг нэг хэдэн цүнх заасан чи. Гэснэ. За зэнийг л авах юм байна. Яах вэ хаараас мөнгө олох вэ гэл. Бүр ингээд сэтгэлд нийцсэн юм олцоод байдаг мөнгө л байдаггүй. Тэгээл нөгөө нэг гүүрэн дээрээ ирээл өөрөө өөртөө зөвшөлдсөн шүү дээ. Тэгээ тодорхой. Мэвиг өсгөхөд ер нь бол мөнгө хэрэгтэй болох юм байна. За мөнгөө дэмий үрээд өгч болохгүй юм байна гэд нэг юм ойлголттой болж байгаа. Гэтэл энэ удаа Мэвид гой цүнхөө авч өгмөр байдаг. Яах вэ л гэж бодоод. Тэгээ ингээд явж байгаад гинт Лисандратай таарад. Тэгээ саяхан авсан даалгавраа бас яах вэ л гэсэн бодолд орсон хоёр хүн ингээд гинт таарж байгаа байхгүй. Тэгсэн чинь Лисандра одоо юу зүгээр ах. Та нэрээ дургуутсахгүй бол надад туслаад өгөөч тхүү гэд гойчлаа. Тэгсэн Бэрэлгүй гүчиж одоо надаас амар юм бижиж юу яриад байгаа юм бэ гэд
Тийсэн чинь та шагнал авна штэ. Мөнгө аавна гэд тийсэн чинь манай шууд нүдэн ингээд өгөн дэвсэлт болж баснаа. Окей гэж шууд даалгаврыг аваад хамт хэлүүлэхээр болчихж. Тэгсэн дээд язгууртнуудад одоо сайн үйлдвэрийн морь барьж өгөх юм даалгавар таагаа хэлж байгаа. Тэгээд ингээд замаа хороож янз бүрийн юмээр айл гарч авч байна л да. Ирэх газараа ирээд цагийн өмнө бэлдсэн урхаа шалгахад одоо байгаагүй. Тэгэхээр яг энэ ойд байгаа нь баттай боллоо гэд ийм мэдээлэл аваад манай хоёрын ойр орж байна. За яг ямар морь барих юм бэ гэсэн цав цагаан цэсийн мөнгөлөг дээлтэй морь байгаа л гэж. Тэ айгүй ховор төрлийн морь болохоор л намайг дуудсан. Хүнд бол өстой барагдаад байдаггүй. Өстой баанцсан бараг би л барьж чадах. Гэхдээ би ерөөсөө өөртөө ихтэй бичсэн болохоор ингээд таныг дуудаад хоёул хамт барих гэдэг байна гэд ярилцж байна. За энэ морь болохоор үнрээр эсвэл мөрөөр дагах боломж байхгүй гэж та тайлбарлаж байгаа юм л та тэгсэн мөртлөө гэд за зүгээр. Зардуу өстэй те энэ мөрөн байгаа өстэй. Тэгснэ энэ амийг хөрсөн зөөлхөн болохоор ингээд мөрөн гарцсан байна. Энэ хоёр сайн хайгаад үзье аа л гэж авчих. За мөр зөрн гардггүй гэснээр мөрн гадарсан ч шиг. За дээр явах. За ер нь тэгээд гол устай ойр байвал ер нь заавал гарч ирнэ. Учир нь морь гэдэг амьтан чинь ер нь усыг айгүй их уудаг амьтан гэж байна. За ингээд манай хоёр энэ одоо гол ч юм уу те энэ ойр хавар жоохон отолт хийя гэд ингээд шийдэж байгаамаа. За тэгсэн Лисандра за энэ хавьд бол батны морь маань гарч ирнэ. Би гээд номсон магсаад хөөе та болохоор барьж аваарай гэсэн нэг юм сэн төлөвлөгөөтэй болж байгаа юм л та. Тэгэд ингээ хүлээгээ явуулсан чинь нөгөөдөг ч бүр үнэхээр гараад ирлээ шүү. Тэгсэн Лисандра хөдлөөд эхэлж байгааг нь одоо Бэрил харчаад за окей гэдээ судалж эхлээд одоо яг Бэрилийн зүг давхиад ирж байгаа юм л та. Тэгээд уургаландаа гэд бэлдэж байхад нь Бэрилийн дээгүүр үүж болоог юм шиг үсэр гарчлаа. Эхний боломж гарч ирчээд ингээд барих гэжсэн чинь чадсангүй бултчихж байгаа юм аа. За чам алдахгүй дээ гэдээ хэсэг зүгдэж явж байгаад унаад өглөө манай Бэрил чинь. За ингээ хоёр дахь боломж гарч ирэнгүүт Лисандра яг барих гэжсэн чинь бас бултчихж байгаа. За ингээд манай хоёр маань араас нь хөөсөөр ар урдаас нь ингээд отоод бүслэт эхлэе. Тэгсэн ингээд хадруу үсрээд бултчихж байгаа бас. За тодорхой мэдээж морины чин хэд дэдэг лээ тийм ээ. Жижигхэн хадруу үсэрсэн нөгөө хадан доош унчиж байгаа хэрэг. Тэгсэн чинь л Бэрил чинь хөөе өстө болохгүй чи яаж ийна гэдээ араас нь үсэрчлээ. Хүн аврах гэж байгаа юм шиг л. За ингээ хамт унчиж байгаа. Тэгээд юу болсон бэ яасан бэ гэсэн чинь нэг юм доороо жижигхэн талбайтай хэсэгтэр морь Бэрил хоёр найзууд болоод тах шүү л. Одоо өөр ихтэй те үсрэх гэдгсэн гол байгаад гарчтай. За ингээд Бэрил ойрхон байсан ганц модоо шууд тайраад зам гаргаад цаашаа гарлаа. Гарч захтай айгүй хөвгөлтэй нараа. Бэрилийг авраад тахтлаа. Айлтаа баст. За ингээд цаашаа гарсан чи яг Лисандрач бүр яг хүрээд ирж байгаа юм. Амар сайн таймингт. Йоо. Nice timing. Тэгээ өөргөж аваас амсгаатсан. Таал зүгээр бол болоо доо. Та ч бүр зүгээр дээрээс нь гараад ирсэн. Бүр сургацсан юм байна штэ л гэж. Энэ үгүй ч тэ ийм ундаг морь одоо өөрөө л ирсэн штэ. Гэхэд нөгөө нэг дараахан цангаараа л хантаад нийслэл рүү буцаад ирлээ. Тэгээд аалгарч амжилттай биелээд Бэрилч шагналын мөнгө авлаа. Яг энэ үед Лисандра ахаал мөвийн талаар яриад байна. За би өстө түүнд атаархдаг байсан юм аа. Дүннээл хэлээ. Гинэ. Одоо бол үгүй аа. Тань шиг ийм хүн харж хандж авахд одоо тэ яах гэж татархтай гэж салгасаа гээд Бэрил цүнхээ аваад Мэвиг гэртээ хүлээж байна. За эренгүүт нь л та шууд энэ чиний цүнх Мэви гэл бүр хөлн газарт хурж л байгаа юм л та тэгтээ хөрөхгүй юм шиг л баярлж байгаа юм шүү. Хараад гараа. За тэгээд чи нэрээ хайчгаад ирвэ гэсэн чинь түүнд одоо сархтаа уух аяг худалдаж аавн түүнд бэлгэлсэн байгаамаа. Тэгээ энэ аяг худалдаж авахар л явсан гэсэн үг шүү дээ. За би өстө хулгайлаагүй шүү. Өстө андуураад байгаарай та. Би Лисандраар тусламж аваад хэд өдөр ажиллаж агаад мөнгөний цалингаа аваад гэд авсан юм аа. Би одоохондоо сурж байгаа юм чинь танд хангалттай тусалж чадахгүй. Тэгэхээр ядаж танд гэд гоё мэдрэмж авдаг зүйл төр чинь гэсэн өөрийнхөө тусалж чадхаараа тусалъя гэд нэг хөөрхөн юм билээд манай орчин өстө би бидэга бөөн баяр болоод оройд усаад маргааш болж байгаа наа. За ингээд морин тэрэг ирээд Бэрил Мэвиг гаргаж өгөөд бэлтгэл рүү явж байгаа юм аа. Тэгээ бэлтгэл дээр ирээд байжсэн чинь Синтрус түн дээр ирээд багшаа би танд юм хэлэх гэсэн юм аа. Энэ зуны шилдэг гаргалтуудын нэг болох дан дата анемийн 2 дугаар булаа яг одоо 7 хоногт нэг ангаар ингээд дэлхийн даяар цацгаж байгаа штэ.
Тэгвэл Монгол дэлхийн нээлттэй яг нэгэн зэрэг Univision-ы аниме багцд ороод явж байгаа юм лээ штэ. Та үзэн нүртэй. Хадмал орчуулга, дуу оруулгатай гэдэг хөлбөр аль аль нь байгаа шүү. Гэт нэг ямар сүртэй юм хэлснэ. Нэрээ дээрээс нь нэмээд өнөөдөр манай хотод айгүй чухал хүн ирж байгаа шүү багшаа гэж байна. За окей. Тэгээд юу хүн юм бэ гэсэн чинь Сперсумын одоо томоохон төлөөлөгч ирэх юм аа. Та хамт явах уу гэхэд би ирэлж дуртаяа зөвшөөрөөд явахаар болж байгаа. За ингээд бэлтгэлийн танхимаас яг гарсан чинь Rose гэх нэртэй юм цэнхэр үстэй одоо найтыг одоо юу гэж оруулах юм бэ? Дайчин тэ хоёуг дулахтай нэг ийм охин хуржснаа. Багшаа уулзлагуу уджээ. Таны ста хамгийн хайртай сурч Rose байна. Та ч юу гэж намайг мартах вэ тийм ээ? Гэд ордерлээ.